одоо миний тэр найз 4 өдөр ажиллаад ингээ болоод хаад би ингээл хинчээ ингээл болно. өдөр ингэж би наачаатаас санах нэг байгаа байна гэдэг ингээ сэтгэлээр унаад тэгэхээр хүний үр хөтөл нь хамаагүй базаа магадгүй Макдоналд очингуудаа нэг цагт тэр хүн 300 бүргэрийн мах шаарддаг байлаа гэж бодоход магадгүй тэр хүн хөөрхөн амттай сэтгэлээр унангуудаа 100 бүргэрийн мах шаардаг юм бол тэр хүн угаасаа 4 цаг ажиллахгүй байсан. Яг тэнцэж ирж байгаа байхгүй тий. Тэгэхээр чин ажилчдынхаа сэтгэл зүг одоо нэг сайн сайхан байлгахын төлөө ажилчдаа ямар нэг урамшуул өхийн төлөөнөөс энэ илүү өдөр гэдгийг чинь бас зарцуулж өгч байгаа байхгүй. Нөгөө талаас эдийн засаг уучлаа. Нөгөө талаас эдийн засаг гэдэг ингээд яг ирэхлээр бид нар мөнгөн дүн хэрэг ярих юм бол би тэр газрын генерал ерөнхий менежер байсан л бол хэрвээ хин нэг хүнийг 4 өдөр ажиллавал би л баяртай байна. Яг л би 5 дахь өдрийн цалиг тэр хүн цагаар тооцож өгөхгүй байгаа учраас болчихлоо. 5 дахь өдрийн цалингаа авна штэ. 4 өдөр ажиллаад 5 дахь. Ямар ч байсан Макдоналдс хүн бол хизээч Макдоналдс бол наадах чи хизээ зөвшөөрөхгүй. За 2 дугаар за наадах чинь бол яг Дэлхийн банкт болох юм байна. Олон улсын валютын цанд болох юм байна. Их сургуулиудад яг болж магадгүй юм шиг байна. Түүнээс хувийн сектор юм уу за public компаниуд те яг гэвэл public компаниуд шүү дээ. Тэд нар чи яг эцсийн тэдний чинь гол зорилго нь бол мөнгө хийх гол зорилготой шүү дээ. Нийт инком.